Монгол Ардын нам бүгд найрамд Хятад ард улсын эрх баригч коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд тус намын дэргэд хийхтайван хөгжлийн сангийн 100% хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо буюу хайлтстай хуучин эцсийн бодлол орчимд хүүхдийн эмнэлгийн амлалтаар барих шаардлагын хөслөл өнөөдөр боллоо. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 18 нас хүртэлх 51 мянган хүүхэд байдгаас энэхүү шинээр барьдах эмнэлэгт өдөрт 300-аас 400 хүүхэд зэрэг үйлчлүүлэх боломжтой байна. Энэ эмнэлгийн бас нэг онцлог нь гэх юм бол амбулаторийн жугамаар одоо үйл ажиллагаа явуулна, бүх төрлөөр бүх чиглэлээр эмчилгээгээ явуулах ийм бүрэн боломжтой. За 80 гаруй одоо эмч совлогч нарыг мөн одоо Хятадын их тайван хөгжлийн сангийн зарлаар Хятад одоо бас сургалтанд хамруулж бэлдэх ийм тохиролцоог бол бид нар бол хийсэн. Гол нь бид бүхэн яагаад энэ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо гэж сонгож авсан бэ гэхээр гэр ороолын хүүхдүүд маань ер нь бол эмнэлэгт энэ цэцэрлэгт хамрагдах боломж бололцоо нэг хомс байдаг. Тийм учраас бол энэ бололцоог нь бол гэр хороолд нээж өгье гэдэг. Энээс цаашлаад бол бид бүхэн бол энэ гэр хороолуудад хүүхдийн цэцэрлэг барих айныг бол одоо энэ 5 сараас гэж эхлүүлж байгаа. Дараагийнх нь бол одоо бас Баянзүрх дүүрэгт бид бүхэн хүүхдийн одоо эмнэлэг барих энэ асуудлыг бол бас гадны одоо энэ нөгөө төсөл хөтөлбөрийн шугамаар бол бид нар хөөцөлж байгаа. Бололцоо нь байх юм бол бид нар 8 сард шавыг нь тавиад ажилд нь оруулаад ирэх хавар гэхэд бол одоо нээх ийм одоо ажлуудыг бол эхлээд явуулж байгаа. Ер нь Монгол Ардын нам Хятадын коммунист намын одоо хамтын ажиллагааны үр дүнгээр бол 20 дугаар зуунд бол та бүхэн мэдэн төрийн ордон одоо улсын их дэлгүүр Баянгол зочдуудлаас ахуулаад 40 мянга 120 мянгатыг бол одоо Хятадын ард түмэн бол Хятадын коммунист нам бол барьж бүтээн босгож өгчээсэн. Хамгийн сүүлд ихэд бол Монгол Ардын намыг эрх барьж байх үед бол Баянзүрх дүүргэнд Данан туул захын хажуу талд бол Ахмадуудын орон сууцыг барьж одоо бас ашиглалтанд өгчээсэн. Мөн дээрээр цаашдаа зөвхөн эмнэлэг бариа зогсохгүй бүхий л тоног төхөөрөмжөөр нь хангаж ажиллах хүчийг бүгд найрамд Хятад ард улсад сургах нэгийг онцолж байсан юм а. 2011 оны 1-р сард Бээжотно байгуулсан их тайван хөгжлийн санаанд Хятадын төрийн бас байгууллагад туслан олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцуулах, олон улсын нийгмийн халамжийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой юм байна. Тусaan өмнө нь манай улсад катаракта өвчний нүдний харааг сэргээх эмчилгээний төсөл олоод мэрэгжлийн сургалтын төслийг амжилттай хэрэгжүүлж байсан байна. Одоо баригдах хүүхдийн амлалтын эмнэлгийн барилгад эхний ээлжид 500 мянган $5 хөрөнгө оруулалт хийсэн. Мөн цаашид эрүүл мэнд болоод боловсролын салбарт туслаж хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм а. 我们基金会是2011年成立的，从одоогийн баллаар манай сангийн үйл ажиллагаа голдуу нөгөө манай хөрш зэрэгэлтэй нөгөө улс орнуудтэй хамт нөгөө хамтын ажиллагаа явуулж байгаа. Одоо манай улсаас нэг зам, нэг бүс санаачлаг гаргасан. Тэгээд манай хамтын ажиллагааны явуулахаар нөгөө манай нөгөө замын дагуулж яаж байгаа нөгөө улс орнуудад ашиг хүртэж өгөхийг хүсэж байна. 伙伴国家那个受益。 Мөн Чингэлтэй дүүргийн оршин суугчдын зүгээс эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед өдөрт 300-аас 400 хүүхдэд зэрэг үйлчлэх боломжтой хүүхдийн амбулаторь байгуулж байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа. Яа, Чингэлтэй дүүрэгтээ хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ үйл айгүй тутамг байгаа шүү дээ. Та нар ч гэсэн харж байгаа Чингэлтэй дүүргийнхаа 7 давхарт нь илүү те. Зөвхөн нэг давхрын ягаад одоо эмнэлэгт гэвтүүлж байгаа хүүхдүүд бол бараг коридорт хэвтэж байгаа. Тийм болохоор энэ 15 дугаар хорон дээр хүүхдийн эмнэлэг барьж байгаа мэтлээ үнэхээр маш том асуудлыг шийдэж байна. Тэгээ манай хорооны иргэд бол туйлын баяртай байгаа. Хүүхдийн эмнэлэг жоохон ховор байдаг юм баха. Тэгээ одоо эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед хүүхдийн эмнэлэг шинээр барьна гэдэг чинь бас их таатай мэт. Тийм, таатай мэт болж байна. Ер нь хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд ер нь хэр хүндрэл гардаг вэ? Хүүхд ингээд эмнэлэгт үзүүл бас нэлээд хэцүү шүү дээ. Бас ээж тийш авч явахгүй тэгэл болохгүй тэгэл бас хэцүү л байдаг шүү дээ. Ер нь намайг тийм. Одоо ингээд эмнэлэг барьчихаар зэрэг тэгээд гайгүй сайхан болох гэж бодож байна. Хамгийн тансаг хэдийний отгийн бэлэгдэд өчнөмчгийн бэлэгдэд цагаан фокус хүрье.